За хай зүрхнүүд минь мэдээж яг одоо би та нартай гайд ярьж өгөхгүй. Юу вэ гэхээр 2026 оны 8 сарын 15, 16-ны өдөр та бүхэн Сүхбаатарын талбай дээр юу болсныг мэдж байгаа. Энэ бол Япон фестивал Монголд гээд маш том арга хэмжээ зохион байгуулагдсан. За тэгээд энэхүү арга хэмжээн дээр би Care Store-ийн 36 дугаар хасар дээр та бүхнийгээ 15-ны өдөр 3-аас 5 цагийн хооронд хүлээж авнаа. Жижигхэн фэн уулзалт хийнэ гэж ярьсан. Энэ бол мэдээж миний анхны фэн уулзалт. За тэгээд одоо шууд мэдээж юу болсон талаар ярив. Юу болсон бэ гэхээр үнэхээр гайхалтай байсан. Би яг 3 цаг 2 минут гэж баг хоцорч чадсан баха. 2-3 минут бол хоцорсон заяа. Тэгэл гисэн чинь манай модераторууд ани хайчваа гэдэргээл манай Care Store-оос хаана зөндөө олон хүмүүс цагийн өмнө бууж ирнад бүр очрлцсан байх шүү гэл. Тэгэл би тийм амар очртай гэж юусе бодоогүй байхгүй юу. Тэгэл очсон ч юм бүр маш их очртай байсан. Би бүр шок. Бүр үнэхээр их очртай байсан заяа. Үнэхээр баг ингээ 300 400 хүүхд ингээд бүр очрлцсан. Тэнд байгаа хамгийн их ингээд очртой дараалттай манай асар бас ингэ боддоо. Тэгэл би ирсэн бишээ. За тэгээ очсон чинь амар гоё зөндөө олон хүүхдүүд надаас хөөрхөн асуултууд асуугаад гарын үсгийг мэн аваад хамтдаа зураг даруулаад нийтдээ 60 суглаа бэлтгэсэн байсан. Яна би бүр амар сандраад. Тэгээ 60 суглаа бэлтгэсэн байсан чинь тэр суглаануудаа бүр ингээд суглаад дууссан чинь бүр ингээд стил очор хിവэрээ зэ. Тэгэл за окей гэсэн чинь зүгээр суглаа суглах гэж ирээгүй. Тантай уулзмаар байна, таныг тэрвэрмээр байна. Тэгээ тантай хамт зураг даруулмаар байна, гарын үсгэж авмаар байна гэл. Би өөртөө итгэхгүй вау ямар гоё юм бэ намайг дэмждэг ямар олон хүүхдүүд байд юм бэ ямар хөөрхөн юм бэ гэл бүр хайр үрээлзээ. Тэгээ манай модераторууд чи үүст тэргээр зохицуулаад бүр алаам болж амжт энэ чинь. Гэтэ манайхаа амар гоё ерөөсөө ингээд очор дайрахгүй хин нэгнтэй ингэж муудалцахгүй үнэхээр гоё зогсож байгаа дуулзаад зураг даруулсан. За тэгээ би бэлэг өгсөн чинь надад зөрүүлээ зөндөө бэлэг ирсэн. Тэгээ би одоо энэ бэлэгнүүдийн анбоксинг хийх чинь аа. За эхнээсээ ингээд анбоксинг хийгээд явъя гэж бодож байна. За хамгийн ихнийх нь бол би мэдээж зүүцэн байгаа. Та бүхний харж байгаачлан 3 ширхэг товчтой цэнхэр өнгөтэй headband. За энэхүү бэлгийг болохоор манай үзэгч анх цэгээ охин өгсөн. Дүүн болохоор 8 настай Бухбат гэдэг амар хөөрхөн зэ. Би бүр ингээл гацар ингээл чимхэл бүр ингээл өмсмэр санагдал ингээл хайр урайл өмсөөл тэрэл. Үнэхээр хөрхөмсөн. Тэгээд энэ Coraline-тэй headband-ийг яагаад надад өгсөн бэ гэхээр манайд 2020 оны 11 сарын хавцаа орж исэн баха Coraline гэдэг хүүхэлтэйг би тайлбарлаж исэн. Дөнгөлж эхэлжсэн гэсэн үг шүү дээ. Тэгээд тэгсэн чинь тэрхүү үзэгч охин маань бүр жоохноос намайг үзнэ. Тэгээд зөндөө том болцсон. Тэгээд зөвхөн надад зориулж цор ганц headband-ийг өөрөө гараараа ингээд нэхээд надад өгсөн байсан. Энэ бол нэр үнэхээр нүс сэтгэл би бүр амар гой санагдсан. Тэг хамгийн гол нь энэс гадна заяа. Миний зургнуудыг бүгдийг угаагаад тэгээ зөвхөн ингээд надад зориулаад гарын үсэг зурах хэсэгтээ тэгээ би энд оруулчих. Тэгээд тэрэн дээрээ надад миний гарын үсгийг авсан. Тэр бол үнэхээр сэтгэл байсан заяа. Би бүр хараад вау намайг ингэж хайрлаж ингэж дэмждэг хүүхдтэй юм биш. Ямар гоё юм бэ гэж бүр уйлгаа заяа. Тэг ингээд нүур мөрө буудсан бас ингээд хөөрхөн чатгаараа гоё л очиж байгаа штэ. Тэгэл за нөлөөсөө дотгошоогоо зайлгүй шүү болохгүй шүү гэл. Тэгээ тэр бол үнэхээр гоёсэн. Тэгээд энэхүү бэлгийг өгсөн та хоёртай маш их баярлаа. За дараагийн бэлэг гэх юм бол цараа. За энэ бэлгийг болохоор манай бас нэгэн хөөрхөн үзэгч өгсөн. Тэгээ өөрөө бас гараараа ингээд нэгсэн бэ нэлээ. Би бүр тэнт чинь ингээд цэнхэр палаж өмссөн. Цэнхэр юм ханцуутай. Тэгээл нэр ерөөсө битүү цэнхэр болсон. Одоо цэнхэр headband-ээ зүүцсэн. Тэгээд амар гоё ингээд биний бүр бүгдийг хадгалнаа. Баярлаа. За дараагийнх нь гэх юм бол хэдүүлээ задлцгаая. Тарагдж гинэ үү? За дараагийнх нь гэх юм бол маш хөөрхөн юм тортой бэлэг байгаа. Тэгээд энэхүү бэлгийг болохоор зөвхөн нэг үзэгч надад зориулаад энийг нь бүр ингээд амар ууж мөсөн зэ. Би бүр ингээд арай гэж ингээд затлсан. Нэг зөвхөн надад зориулаад өгсөн мэсэн. Тэгээд би бүр бэлгийг хараад шок. Хамгийн ихнийх нь гэхээр намайг дэвүрэн дуртай гээд ийм гоё дэвүр өгсөн байна. Энэ бол маш хөөрхөн байсан. Надад үнэхээр их таалагдсан.
Тэгээд хамгийн гол нь намайг Demon Slayer дуртай гээд бүр Demon Slayer-ийн гівүүр зориулаад авсан бэлгэлсэн байна. За дараагийнх нь гэх юм бол намайг canvas зураг зурах дуртай гэдгийг мэдээд тэгээд ардаа кодоор буддаг бүх юмнууд нь байгаа. Энийг би бүр ингээд өөрөө цаг гаргаад зураад заавал харуулна гэж бодож байгаа. За дараагийнх нь бэлгийн ойрт болохоор яг ингээд бэлэг рүү гэрэл тусаад тэгээд харанхуулаад шүү манайхаа ойлгоорой. Маш их захианууд ирсэн, би захиануудаа бас бүгдийг уншиж өгнө гэж бодож байгаа. За тэгэд миний угаасаа крашиг мэддэг, яг намайг юунд дуртай вэ гэдгийг угаасаа мэддэг хүүхэд байлээ. Тэгээ би бүр энэ бэлгийг хараад шок. За зүгээр шоконд орсон. За тэгэхээр дараагийнх нь Gojo Satoru. За тэгээ дараагийнх нь юу вэ гэхээр намайг Akaza crushтэй гэдгийг мэдээд Аказаг өгсөн байсан. Би бүр шок. Надаа ийм Аказатай пин хизээч байдаггүй. Энэ бүр nice. Би хараад вау гэж утсан зөө. Тэгэл вау гэж гайхал байж байгүйсэн чинь. Миний нэр чинь Юки штэ. Тэнгүүтлээ миний нэр чинь Юки японоор цас гэсэн утгатай. Гэтэл цасны пин өгсөн байсан. Намайг пин цуглуултыг мэддэг хүүхэд байсан. Үнэхээр гайхалтай. Тэгснээ энийг хараа. Сукуна, намайг бас Сукуна дуртай гэдгийг мэддэг хүүхэд байсан. Үнэхээр хөөрхөн. Тэгээ бүр хамгийн хөөрхөн нь нэг хараа. Намайг Аказад үнэхээр дуртай, миний бүр number 1 crush гэдгийг мэддэг хүүхдээсэн болохоор ийм хөөрхөн анимаted кейс өгсөн байсан. За тэр next. Энэ бол зүгээр л маш гүнжлэг байсан. Kurami. Энэ Kurami бүр ёо миний хоолой бүр яагаад юм бэ те бүр сөөгөөд ч бүр баярлаад. За эднэр байна. Тэгээ энэ бэлгийг өгсөн хүүхэд бүр ёо би бүр амар баярлсан заяа. Тэгээд надад энэ бэлгийг өгсөн хүүхэд маань захиа өгсөн байсан. Захиаг нь та нарт харуулъя. За энэ хүү захиаг одоо та нарт уншиж өгье гэж бодож байна. Маш олон захиа ирсэн. Таны нэгэн үнэнч үзэгч Г ган жаргалаас Юки ихчэд зориулв 2026 оны 8 сарын 15. Өөрийгөө хайрлаж эрүүлэнх байгаарай гэд дотроо ийм хөөрхөн захиатай. Эрхэм хүндэт Юки ихчэд энэхүү захиа очих өдрийн мэнд. Хэрэг та үүнийг уншиж байвал би тантай уулзаж өөрийн бяцхан бэлгийг өгсөн байх. Миний бэлдсэн бяцхан бэлэг танд таалагдсан гэж найдаж байна. Би бол өөрийгөө таны хамгийн том фэн гэж хэлэхгүй. Гэхдээ л таны бичлэгийг үзэж дэмждэг шүү. Анхны бичлэгийг үзэхэд Boss Baby-г хөөрхөн, цоглог, нэг л тийм нар шиг дулаахан мөртлөө ирч хүчтэй хүн шиг санагдаж билээ. Одоо хүртэл яг л хэвээрээ. Анх царайгч нь хараад өө хөөрхий ихч байна. Нүдэнд дулаахан юм гэж бодож байсан. Амралтаараа хотод байхад 15-нд тантай уулзаж болохыг мэдээд гуяа алгадаад л гэрээсээ гарч дэлгүүр орсон. Ядарсан гэртээ хайрах гэж явахдаа тантай уулзна гэхээр өөрийн мэдлгүй баярлах шиг. Мөн Юки ихчээ би таны дүүг их хүндэлдэг шүү. Таныг үргэлж дэмжиж хайрладаг болохоор баярлалаа гэж хэлмээр байна. Надаас гадна таныг дэмжиж үздэг, биширдэг хүүхдүүд хүмүүс байгаад баяртай байна. Тэгээд хайртай шүү. Бичих гэсэн ч үг ордоггүй гинэ. Амар хөөрхөн. Зуны 3 сар цаас битгий хэл үзэгч бариагүй болохоор бичих гэж аимшиг. Ойлгоорой. Гэхдээ л уучлаарай гэсэн захиа байсан. Энэ захиаг үнэхээр их сэтгэлээ гаргаж гоё бичих гэж хичээсэн байсан. Гоё бичсэн ч байсан. Энэ ган жаргал гэдэг үзэгч охиндоо маш их баярлаа. Орон нутгаас амралтаараа ирээд хотод байхдаа надтай уулзаж болно гэдгийг мэдээд надад бүр миний юунд дуртай гэдгийг бүгдийг мэдээд бүгдийг нь биелгэлсэнд маш баярлаа. Би энэ бэлгийг ингээ яг задлсныхаа дараа шоконд орсон. Нэг нэгээр нь онгоолгоо шоконд ороодсэн. Тэгээд бүр үнэхээр их баярлаа. За тэгээд дараагийн бэлэг гэх юм бол за энэ бол мэдээж Gojo Satoru болон Akaza хоёр байгаа. Тэгээд намайг болохоор Gojo Satoru Akaza дуртай гэдгийг мэдээд надад зориулаад энийг зурсан мэлээ. Тэгээ манай бүр Teru Store-ын логог зурсан байгаа. Амар хөөрхөн.
Тэгээд ихчээ энэ таны crush love чинь мөн биздэ гэж бичсэн байсан. Үнэхээр гоё зурдаг хүүхдээлээ маш их баярлаа. Надад үнэхээр таалагдсан. Би энэ бүх бэлгэнүүдээ бүгдийг нь хадгална. За дараагийн захиа. Юки ихчтэй зориулав гэж бичсэн. За тэгээд энэ дээр BTS хамтлагийн хөөрхөн стикернүүд байна. За тэгээд зүрхнүүдтэй зөндөө зүрхнүүдтэй манай нэг үзэгч зүрхнээс ирсэн. Ягаан өнгийн цаастай. Тэрэн дээр нь миний дуртай Spy X Family-гийн Anya, Lloyd, Yor 3-ын стикер байна. Сайн уу хөөрдөм Юки ихчээ. Танд энэ захидлыг унших өдрийн минь. Танд өөрийн сэтгэлээ хэлье. Та бол миний амьдралаасаа авдаг хамгийн том урам зориг итгэх итгэл минь юм. Танд би бяцхан шүлэг зохиолоо. Салаа гизгтэй зургийг нь сайрхуу нэгэн харахгүй хэмээн имэн. Шүнийн тэнгэрт гэлэлцэх от шиг нүдэнд нь шуналт нэгэн шунахгүй гэж айна. Зөөлөн цагаан гарт нь зоргоороо нэгэн хүрхгүй хэмээн имэн. Хөөрхөн Юки ихчигээ хөөрөө нэгэнд алдахгүй хэмээн түгшин. Муухай алдаатай бичсэнд хүлцэл өчий. Хүндэтгэн бичсэн фэн санчирмаа гэсэн байсан. Баярлалаа санчирмаа. Энд бол үнэхээр гоё шүлэг байна. Тэгээд бас би энэ захиаг маш удаан хадгална гэдэгт угаасаа итгэлтэй байна. Маш их сэтгэлээ гаргаж, намайг хайрлаж, намайг дэмжиж байгаад баярлалаа. За дараагийн бэлэг бас уудтай. Манайхан бүр аюу хөөрхөн ууданд бэлгнүүдээ хийдсэн байлээ. За бас захиатай юм байна. Хөөрхөн бэ. Ямар хөөрхөн юм бэ? Дүүрээд ах юм аа. За ингээд дараагийн бэлэг дээр ийм хоёр хөөрхөн үсний хавчаар байна. Энэ хоёр үсний хавчаар бол хайр байлаа. За тэгээд дараагийнх нь надад зориулж эмэг байна. Ийм хөөрхөн эмэг байна. За дараагийнх нь намайг үсээ боогоорой гэд ийм хөөрхөн үсний боол төгсөн байна. За тэгээд дараагийнх нь утасны түлхүүрийн осор байна. Солонгосын маш гоё бэлгэнүүд байна. За тэгээд захиатай шар өнгөтэй Юкит Мизумиз хаширднээс гэж байгаа юм шиг байна. Хаширдна. Энэ нэлээ эндээ бичсэн болохоор сайн харагдахгүй байна манайхаа. Ингээ бичсэн болохоор. За тэгээд дотроо ахаад бичгтээ. Сарай хөөрхөн. За сайн байна уу? Энэ захидлыг уншиж байгаа өдрийн минь 5 жил шимтэн үзсэн үзэгч Марлаас нь мэдчилж байна. Анх үхлийн жагсаал гэж бичлэгтээс мэдэж авсан байдгийн эхлэл хэсгийн эдитийг нэг их шүтэж үздэг. Бас Эмиг нь дуртай сонсдог үлээ. 20,000 спешиал дээр нь үнэхээр их баярлаж байжээ. Тэнгүүтлээ хай зүрхнүүд гээд миний зургийг зурчих. Ямар хөөрхөн юм бэ манайхаа. Би ийм болохоор чинь та нарыг хайрлахгүйгээд яахав бэ? Та нар намайг хайрлаж хахад би ч гэсэн та нарыг бүр үнэхээр их хайрламаар байна. Маш их баярлж байна. Бүр ингээд тулгамдаад баярлаа, хайртай шүү, ямар хөөрхөн юм бэ гэдэг үгнээс өөр үг бараг гарахгүй байна. За дараагийн бэлэг. За дараагийн бэлэг бүр тор дүүрэн бэлгнүүд байна гэсэн дуустгүй манайхаа. За дараагийн бэлэг гэх юм болов энэ бүр амар хөөрхөн бэлэг байсан. Сараа. Амар их дутаа гэстэй. Энийг өөрөө баг хийсэн баха. Бүр амар их дүүтэй. Би ингээд энд нь ингээд хөөрхөн түлхүүрийн оосор ингээд хийнгүүтлээ цүнхэндээ зүгмээр байгаа. Тэгээ цүнхэндээ гэтээ муухай харуулж бол бас болохгүй. Энэ амар хөөрхөн cute ягаа оролттой. Бүр амар их дүүтэй. Бүр үнэхээр бацаа тайчих юмсан. Тэнгүүтлээ дараагийнх нь бас адилхан үсний хэд байна. Ийм гоё софттай. Ийм гоё софттай. Би бүр гайхуулж өгсөн те. Ийм гоё гэл. Энэ хоёрыг өгсөн хөлтөө бас баярлаа. Амар гоё. Надад бүгдээрээ таалагдж байна. Ер нь бүх бэлгнүүд таалагдж байна. Дараагийн бэлэг ямар гоё гэж та нар бүр төсөөлөхгүй дээ. Ийм хөөрхөн. One Piece-ийн chopper байгаа сте. Chopper. Тэнгүүтлээ дотроо ингээ юм хийчдэг. Тэгээ энэ хоёр талаас нь баг ингээд
хөөрхөн гинж минж хийгээд уяад уцаа хийгээд жижиг сажиг юмнуудаа хийгээд гадуур аваад ингээд үүрээ явсан ч болохоор амар хөөрхөн. Гэтэл би та нарын өгсөн бэлгийг яг үндэ хэрэглэн гэхээр амар хайран байгаа байхгүй яг үндэ. Үнэхээр ийм гоё бэлгнүүдийг муухай ойлгоод эсвэл хуучин болгочих юм бол би өөрөө амар муухай зэмлэх баг. Тийм болохоор бүгдийн л зүгээр ингээд амар цооштой авдрандаа хийгээд нандинаад миний нандин эрдэнэ гэж тусдаа ийм юмтай болмоор байгаа эрдэнэстэй. За тэгээ дараагийн бэлэг нь юу гэхээр цараа. Бид нар бүгдээрээ нэг дэлхий дээр амьдарч байгаа. Тэгээд нартай, сартай, хүний амьдралд аз жаргалтай, зовлонтой, гунигтай бүх одоо өнгө салангорон ээлжилдэг. Тэгээд энийг би хараад яг л тийм зүйл мэдэрсэн юм шиг маш гоё санагдсан. Тэгээд энэ хүүхд өөрөө энэ зургийг канвас дээр зурсан мэлээ. Тэгээд би энийг нандинаад одоо миний яг ингээд өөрийнхөө цуглуулгыг хадгалдаг зургийн хэсэг байдгийн. Тэрэн дээрээ би цуглуулгаа нэгээр нэмээд түрүүний демо слэрийг бас зураад нэмчий гэж бодсон. Баярлалаа. Амар гоё. Яг савга. За одоо дараагийн бэлэг. Хүрхмастай та наа бүр яг мэддэг зөө. Мигдүүтэй cute юмд дуртай гэж мэддэг. Тэгвэл Аня Маниад Гош Сатору Акаса эдрийг крашлдаг гэдэг мэддэг. За тэгээ би энийг бүр ингээд энийг бас ингээд зүхэндээ зүглээ амир хөөх юм байлээ. Яна энэ хоёр ямар хөөх юм бэ? Бүр зүгээс ч хайр юм аа. Ийм гоё юм, ийм хөөх юм зүгээд муухай болгочихвол. Би Китинд амир дуртай. Миний биеийн чин үздэг юм чин Кити миний нүрний будаг нэг каршлаг бас Кититэй байдаг. Ингээд та. Ийм хөөрхөн өсний зүгэл. Ийм хөөрхөн өсний зүгэл. Шууд өнгө орол явчих тий. За тэгээд дараагийнх нь намайг стикер oh my god ийм игдүүтэй юу? Намайг стикерүүдэд дуртай гээд амар олон стикерүүд өгсөн байна. Зөндөө олон байна. Ингээд ямар хөөрхөн юм бэ? Яна энэ муур зургийг харалтаа нэр тэнд бүр амар хөөрхөн нэг мууртай охин ирсэн шүү дээ. Тэр муур юм би зөндөө унссан. Ус айр муур унсаг болохоо бүр амар хөөрхөн унсан. Ямар игдүүтэй юм бэ? Миний бүр амар игдүүч. Энд захиа бэ? Манайхаа захиа бэ? Тэнгүүтлээ ямар гоё юм бэ? Би нэг өөрөө зүүмэрлэн гэхдээ ийм гоё юм зүүж болох юм болов уу? Ийм гоё өөрөө гараараа надад хүзүүний ийм гоё юм хийсэн байна. Ийм хөөрхөн хүзүүний зүрхтэй зүйлт хийсэн байна. Манайхан ёо нүс сэтгэл дотор амар хөөрхөн энэ тэгээд нүү яс мэлхийн энтертэй юм байна. Маш гоё ингээд зүйлийг бэлэгддэг штэ урт удаан наслахыг. Тэгээд Анягийн ийм пин. Вау. Ямар хөөрхөн юм бэ? За тэгээд би захиаг нь уншия. Ингэнэ. Энэ пинийг хараад та бодогдсон гинэ саяын Аня. Таныг үзээд нэг жил хагас болсон ч таны тухай мэдэх юм юуж байхгүй. Гэхдээ мэдхийн тулд хичээнэ. Гэхдээ хувийн зүйлийг чинь мэдгүй л дээ. Гин ямар хөөрхөн юм бэ? Зөндөө мэддэм байх нөө намайг ямар олон зүйлд дуртай гэдгийг мэд байгаа. Бүгдээрээ амар гоё юм. Энэ Кити мити бүр уусаа би дуртай. За дараагийн бэлэгнүүд энэ нөгөө нэг юм Дораймонтай ийм балахгүй юу. Тэгээ энийг яг энэ нөгөө нэг юутай хамт өгсөн. Headbandтэй энэ Coraline-ы headbandтай хамт өгсөн. Энэ бүр амар хөөрхөн юм байна гэж байна. Энд ингээ юм тэмдэглэдэг юм байна манайхаа. Энэ ингээ хоосон юм бэ. Энэ ингээ хоосон юм бэ. Тэгээд энэ бал ямар гоё бал вэ. Бичгээс ч дуусгахаас ч хайр юм. За нэг захиа байна. За уншия. Аним Карцангайд хайрч үг гэхтээ 2026 оны 8 сарын 13 цагаа бичсэн байна. Энэ цагтлыг сэтгэлээ шингэн бичлээ. Би таныг нэг жилийн өмнөөс л үзэж эхэлсэн. Анх таны бичлэгийг үзээд
Ямар гоё хоолой тэгч вэ гэж бодож байсан. Тэрнээс хойш таны бичлэгийг хүлээл тавин үздэг болсон. Та үнэхээр авьяастай болохоор миний итгэлийг алддаггүй. Энэ жилийн YouTube чаналд оролцоход чинь үнэхээр их баярлаж тогтолсон. Эхлээд дуус хүртэл би таныг үнэхээр дэмжсэн. Та үнэхээр хөөрхөн ухаалаг, авьяастай, сайхан сэтгэлтэй, хөөрхөн охин шүү, хайртай шүү юу гээ. Үнэн чүфэн аюун болроосна гинэ. Яна буруу шичгүй дээ. Нүг нэрээ яг жоохон алдчих. Ийм гоё цахаа байна. Ямар гоё юм бэ? Би бүр амар баярлж байна уу? Та нарт ийм гоё ихтгэл хүлээлгэж байгаа болохоор надад бүр ингээд та нарынхаа итгэлийг алдахгүй байх юмсан гэж маш их хичээж байна. За дараагийн бэлэг ийм хөөрхөн Mongolia K holder. За Монголыг бэлгэсэн ийм хөөрхөн утасны зүйлт байна. За дараагийнх нь гэх юм бол манай бас энэ нэг манай Kero Store дээр зарагддаг ийм хөөрхөн гоё юу байна стикер байна. Манай Kero Store дээр зарагддаг энэ. За дараагийнх нь болохоор за энийг ингээд бариулж. Ийм гоё түлхүүрийн осор байна. Би энийг зөндөө хэрэгэлдэг. Бараг энэ сард юм уу 2 сард нэг удаа сольж хэрэгэлдэг байхгүй. Тэгээ манай Kero Store-т бас зарагддаг. Энэ амар гоё ингэж эргэлж мэрэгдэг. Би бүр зөндөө олон хэрэгэлсэн. Яа боломжийн үнэтэй та нар нэр аваарэ. За тэгээ дараагийнх нь ийм хөөрхөн пин байна. Би ер нь зөндөө олон пинтэй болж байна. Амар азтай юм аа. Ямар азтай юм бэ? Вау. Саяхтай ингээд адилхан ийм хөөрхөн lollipop байна. За тэгээд ингэ байж исэн чинь дуусаагүй. Манайхаа бэлэг дуусаагүй шүү. Намайг нөгөө Black Thunder дуртай гэдгсэн чинь ийм том Black Thunder өгсөн. Хадгалж агаад ажил дээрээ авчиж тавьж агаад идэн гэж бодож байна. Тэгээд зөндөө амттангууд өгсөн, ийм гоё Oreo өгсөн, ийм гоё Nips өгсөн, Crunchy өгсөн. Энэ бас аим гоё амттай. Тэнгүүтлээ зөндөө олон ийм ичтэй чихрэнүүд Moncondiгийн ийм олон ичтэй чихрэнүүд байна. Амттангууд зөндөө байна. Тана бэлгнүүдийн хайч орхидуулчих үгүй. Гомдоох үедээ та нарыгаа. Нийслэлийнх нь ийм хөөрхөн баал байна. За тэгээ ерөнхий ийм бэлгнүүд маань дууссан байна. 2 том тор дүүрэн ингээ бэлэг аваад би өөрөө 2 том тор дүүрэн бэлэг аваад тэндээс очиод бас нэлээд олон их бэлгнүүд ингээ бэлтгэсэн байсан. Тэгсэн чинь надаа буцахад бас 2 том дүүрэн өгөө аваатай бүр зөндөө гой зүйл боллоо. Тэгээд бэлэг өгсөн бүх хүүхдүүдтэй бүгдэнд нь маш их баярлаа. Тэгээд бэлэг бэлдэж ирэх жагаад амжаагүй ч гэсэн та нартай баярлаа. За тэгээд бүх бэлгнүүдэд задлж дууслаа манайхан. Тэгээд намайг дэмжиж, намайг хайрлаад тэнд чинь бүр ингээд Kero Store-тай хамтарсан 36 дугаар асар чинь яг нэг асар байгаа. Тэнгүүт бүр ингээд битүү очртой. Тэгээ гадаа маш халуун байсан. Би нэмгэн хувц өмсөө очсон байсан ч гэсэн ингээд маш агааргүй. Үнэхээр халуун байсан. Манайхан бүр ингээд 30 минут, 40 минут, 1 цаг, 2 цаг 30 минут очрлоод надтай зураг авахулсан, гар үсгээ авсан. Надад бэлэг өгсөн зөндөө хүмүүс байгаа. Тэгээ маа та хэд маань ядарсан байх. Тэгээд намайг зорж ирээд өөрсдийнхөө алтан цагаа надад зориулсанд үнэхээр их баярлаа. Надад ч гэсэн одоо 8 сарын 15 гэдэг өдөр миний анхны фэн уулзалтын өдөр хизээч мартагдахгүй миний амьдралын бас нэгэн гэрэл гээтэй хамгийн аз жаргалтай өдрүүдийн нэг болж чадсан. Тэгээд та нартайгаа дахиад уулзмаар байна. Тэгээ мэдээж дараагийн фэн уулзалтаа хизээ хийхээ бол мэдэхгүй байна. Тэгээ дараагийн фэн уулзалтаа илүү гой зохион байгуулалттай, илүү олон хүн хамарсан байдлаар хий гэж бодож байгаа. Илүү олон бэлэгтэйгээр тэгээд надад бэлэг бэлдэж ирсэн бүх хүүхдүүдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг зорж ирсэн бүх хүүхдүүдэд чин сэтгэлээсээ баярлалаа. Намайг алдаа оноотой минь өдийг хүртэл дэмжиж ирсэн хайрладаг та нартаа үнэхээр их баярлалаа. Тэгээ та нар байхгүй бол би бол хинч биш. Тэгээд би ч гэсэн маш их хичээж байгаа. Та нартай ч гэсэн өөрийнхөө нэг контентороо баххан ч гэсэн урам зориг өгдөг болвол маш их баярлж байна. Тэгээд мэдээж фэн уулзалтаа ерөөсөө хийн гэж би бодоогүй байжгаад манай Kero Store минь санал тавиад манайхаа одоо ингээд асар авц юм аа.
Тэгээд чи манайхтай ингээ хамтраад анхныхаа фэн уулзалтыг хийвэл ямар вэ гэхээр би бүр nice ямар гоё юм бэ тэгээл та бүр ингээд би Care Store-доо ч гэсэн маш их баярлдаг. Тэгэхэд чинь би одоо 100,000 сабч хүрээгүй байсан юм уу? Тийм тэгэхэд дөнгөж хамтарч эхэлжсэн. Тэгээ би одоо Care Store-тойгоо хамтраад 2 жил болсон байна. Намайг үргэлж дэмждэг бас маш их баярлаа. Тэгээд хааштай бүгдэнд нь маш их баярлаа. Сэтгэл үнэхээр өндөр байна. Тэгээд дараагийн гоё контентоор уулзтлаа баяртай. Тэгээд дараагийнхаа фэн уулзалтыг би Дэсийн хадан хүлээж байна. Тэгээд та бүхэн маань миний хувийн Instagram хаяг, за тэгээд манай TikTok хаяг, фэн групп, за Clubhouse болон бүгдэнд нь нэг дээрээ. Тэгээд дараагийнхаа контентоор уулзтлаа баяртай. Үргэлж намайг алтан оноотой минь дэмждэг, хайрладаг та нартай маш их баярлалаа. Зүрх хайртай шүү. Бүгдэнд нь маш их хайртай. Үнэхээр хайртай.